Ерөнхий боловсролын жил. Ерөнхий боловсролын нүүн нарийн найзуудаа зориулсан бүтээн. Та нар ямар хол авчирсан? Би бишкек авчихсан. Би өөрийнхөө хийсэн кебабыг авчирсан. Өөрийнхөө хийсэн хэмсний очвтыг авчирсан. Ямар гоё юм бэ. За бид түр 0 орчод. Санчри ямар л авчихсныг хатаа. Ээш надад хоол хийгээгүй байсан юм уу? Баярлалаа найзуудаа. Яцгаа таны багшаас тохиомжтой битгүү. Ямар тохиомжтой вэ? Тохиомжтой өгсөн гэдэг үү? Яагаад тохиомж? Би барьдын судалгаанд л хожим хүмүүс хийх юм шүү. Үгүй ээ төгөлдрөө. Татвар гэдэг чинь зөвхөн баримт биш шүү дээ. Жишээ нь сая та нарын өгсөн хоол надад өдрийн хоол болсон шиг төрийн сан хөмрөгч гэсэн бидний өгсөн татвараас бүрддэг байхгүй юу? Та нар мэддгүй юм уу? Тэмүүлээ чи сайн хэлээд өгөөч. Иргэн бүрийн төлсөн татвараас төсвийн орлого бүрдэж үн төлбөргүй суралцж байгаа гэж аав ээж маань хэлдэг шүү дээ. Тэгвэл бидний мессеж бас үнгүй хэмжээ сургуультай адилхан байх нь. Найзуудаа татвар байхгүй болчихвол яах вэ? Хүүхдийн найзууд үнээр сайн байна. Эдийн засгийн татвараас төсөв бүрддэг гэдэг ямар гоё зүйл байна вэ? Тийм байна шүү. Төрийн үйлчлэгийг санхүүжүүлэх, нийгмийн баялагийг хүн бүрийн оролцоотой төлсөн татвараар бүрдүүлдэг гэдгийг мэддэг байх нь шүү дээ. Үнэхээр мундаг юм аа. Тэгвэл төгөлдрийн татвар байхгүй бол гэсэн асуултанд хариулт өгөх үү найзаа? За тийм. Бидний төрөөс үн төлбөргүй үзүүлдэг эмнэлэг, сургууль, онцгой байдал, цэрэг цагдаа, нийгмийн халамж, байгаль орчин гэх мэт үйлчлэгээ бүгд өөрийн гэсэн өртөгтэй байдаг. Энэхүү өртөгт цалин, ус дулаан, захиргаан, засвар үйлчлэгээ зэрэг олон зарлууд багтдаг шүү. Бид бүгдийн сайн сайхан их орныхоо тусгай тогтнолын төлөө иргэн бүр татвар төлөх үүргээ хариуцлагатай биелүүлэх ёстой шүү. Хүүхдүүд маань татварын орлогоос бүрдсэн улсын төсвөр нь нийгмийн сайн сайхан байдлыг санхүүжүүлэх гэдгийг ойлгосон байна. Хамтын сайхан ирээдүйд хариуцлагатай иргэн байцгаая.